Оруулаа. Тэрээс орохгүй гэсэн. Эдгэрт оруул гээгүй. Ороо. Эдгэрт оруул гээгүй. Орохгүй. Оруулаа надад. Одоо төлөд орсон байгаа шүү дээ. Ороо. Ой, та машин ноохгүй. Яаш ёо. Ой. Ороо гэж Хатаагүй би ой. энэ юм нь урлаа. Би Юм нь урлаа. Хүний Наадуу чинь хэвлэл мэдээллийн хүмүүс байна. Мэдээлэл өгөөгөө. Ой, наад хул. Оруулаа яах гэдэг вэ хаа? Ороо. Яа сайхан яа. Аа өөртөө болтой. Оо би машинаа сууя. Наач ой. Наач би миний машин ой. ой шүү. Өөдөө сухан дээрээс нь хүн ардын дээрээс нь хөөд. За үзэгчдээ өнөө удаагийн дэнс нэвтрүүлэг Заамар руу явж байна. Заамар дээр одоо Facebook дээр Заамарт ард иргэдэн малчтан нийлээд 200-300 одоо нийлээд тэр нөгөө Заамарын одоо ганц үлдсэн эрүүл тохоо яг туулгуулын хажууханд байгаа тохоог аврах юм хөдөлгөөн хийж байгаа юм байлаа. Тэгээд тэрийг нэг нөхөр ухаад төнгөчөөд ер нь бол жоох ухаад эхэлсэн. Одоо тэрийг хамгаалахгүй бол хамгийн гол нь туулгуул руу бас орж байгаа юм байна. Энэ мэдээллийн дагуу өнөө удаагийн дэнс нэвтрүүлэг замдаа явж байна. Тэгээд Заамар орох замд бол ингээд туулгуул маань ингээд маш сайхан дөлгөөхөн урсаж байна. Тэгээд ер нь бол сүүлийн 2 жил ган гачиг ихтэй байгаа учраас энэ туулгуулын бас ер нь бол нэлээд татарчаа их багассан байна. Тэгээд ямар ч гэсэн одоогоор бол ингээд Заамар хүртэл энэ туулгуул маань ийм сайхан урсаж хагаад Заамарт очингуудаа туулгуул ямар аимшигтай болохыг та бүхэн хараарай. Өнөө удаагийн дэнс нэвтрүүлэг түрүү жил явсан. Түрүү жил яваад ямар хуу дүр зурагтай байгааг харуулсан. Энэ жил дахиад явж байна. Тэгээ ийм сайхан гол горих одоо яг тэр Заамарт очиод бараг таслуулаад голдрилгыг нь хид өөрчлөөд яг энэ замынхаа энэ талд нь биш туулгуулынхаа энэ талд нь Заамар, энэ талд нь Бүрэг хангаа гэж хоёрхан голоороо зааглагдсан хоёр сум байгаа. Хоёр талд нь хоёуланд нь ухаад бүр арай дэндүү гамшиг бол тэр Заамар бол нэрэ хүн амьдрахын аргагүй, мал үлчгийн аргагүй зүгээр л тэр чигээрээ гамшиг болсон сум. За энийг тэгээ туулгуул хэрхэн ямар аимшигтай болохыг та бүхэн одоо очиод хараарай. Тэгээд ер нь бол хүн болгон эх орон газар шороо уул ус гол горхиол хайрлаач гэдэг үг хэлмээр нь хүнд эцэст эх орон үлдэхээс биш алт мөнгө одоо тэр эд баялагч нь үлдэхгүй. Авсандаа та нар аваад орч чадахгүй. Тэр алтаа бол та нар ууч чадахгүй. Гол ус ширглээ бол та нар уух усгүй боллоо гэдгийг л анхаараарай гэж хэлмээр. Энийг одоо байнга л өнөө удаагийн нэвтрүүлэг хэлж байгаа. Цаашдаа ч гэсэн өдөр болгон та нарын чихэнд толгоонд суутал хэлэх болноо. Ингээд гол нь баг. Мал бэлччин гол баг. Гүний ус харгаж энэ Заамар. Тэгээд гүний ус харгасан гүний усаараа тэгээд алтаа бол. Гүний ус ч юм одоо байхгүй газар дороо ямар ус болох вэ? Оо энэ хаана сумынхаа тэгээд ингээд фад энэ сум юм байхгүй болж байна. За бид Шарын голд зорьсон газараа ирлээ. Тэгээд энэ нутгийн иргэд бол ингээд маш олноороо ингээд ирээд бас эсэргүүцээд ирсэн байна. Зөндөө олон машин ирээд зогссон байна. Тэгээд энэ бол бас нэг албан ёсны лиценз авсан л гэж яриа. Яг одоогоор би их сурвалжийн сайн мэдэхгүй байна. Энтэй хинтэй ч уулзаагүй учраас дотор одоо мэддэг энэ нутгийн багийн дарга одоо нутгийн засгийн удирдлагууд нь эдэр
эсэргүүцээд ийшээ дотроо уулзах гээд орцсон байна. Монгол телевиз ирсэн гэж байна ямар ч сан. Тэгээд энэ компани албан ёсных юм уу, хууль ёсны гэдэг би одоогоор мэдэхгүй. Ямар ч сан ингээд голоос ахуулаад ингээд бүр ингээд хаагаад явчих хамгаалт гараад бүр ингээд хашаалтсан байна. За энэ үхэн цаана одоо туулгол урсж байгаа. Энэ компаниуд яг туулголын хажууд ухаж байгаа. Усны одоо яг жинхэнэ ундраг туулголын хажууд ухаж байгаа гэдгээр маш одоо буруу үйлдэл хийж байна. Одоо 50-аас 200 м дотор ухах хэрэгтэй. Энэ маань одоо бараг л хажууд нь шахах ухаад байгаа юм. Тэр Facebook дээр явсан зургаас харсан. За тэг ямар ч дрон хэсгээ тэрэнд юу болж байгааг хараадах юм. Энэ хамгаалт гарцнаа цаашаа оруулахгүй байна. Бүгдийг ингээд хөөгөж хасаагаад зогсож байгаа шүү. Би сайн мэдгүй энэ явж ирсэн хэмжээд ухаад хэллээгээд зөндөө холоос ирж байгаа даа гээ. За би бас хотоос ирж байна. Харин таньж байна. Карьерийн хармаар юм хамгаалагч нар ингээд хороо зогссон. Тэгээд нааталт нөгөө хүмүүс мөн. Эцэнцтэй хамгийн гол нь голын хажууд ухаад байна гэдэг утгаар. Юусаа гол төрөөсөө хамгийн гол нь энэ тэмцэжлэг хүмүүсийн юм нь бол энэ дохооч энэ авч энэ багийн нэг бараг 100 гаруй өрхөөл байгаа малчин тэдэр шиг бол амжих гэж байна. Малчин нь өөртөө байгаа шүү дээ. Байгаа бас. Тэгээ ерөөсөө үлдчихэж байгаа нь энэ юм чинь. Тэгээ босд нь ерөөсөө энэ тууланд тохож ингээд байх. Энэ ч одоо заамарч байхгүй болсон. Ганц үлдсэн газар энэ гэж яриад байгаа. Тэгээ нэг чинь бас нөгөө шүт тагтаг хайрах юм байхгүй. Тэгээ бас ер нь бол ер нь нэг хоёр цаашаа бас эрүүл газар ер нь уусна болохгүй. Тэгээ 3-4 оны дотор тийм амар ухаачих юм шүү. тэр баяшин шиг юмнууд өгч байгаа. Харин техникчд орно л тоо. Facebook-ний зураг авсан байж тээ. Тий. Тэгээ одоо аймагаас нэг байгаль орчны байцаагч ирчихсэн. Манай сумын байгаль орчны байцаагч 3 оны чөлөөтэй ирчихсэн. Тэгээ өчигдөр яриад аймагаас байцаагч авчаа гэж бичиг амтад хэлсэн. Одоо газрын даваад байцаагч хоёр ирчихсэн. Оруулаака. Телевиз орохгүй гэсэн. Бидэд оруул гээгүй. Ороо. Бидэд оруул гээгүй. Орохгүй. Оруулаа надаа. Одоо телевиз орсон байна шүү дээ. Ороо шиг. Ой, та машин орохгүй. Ой, яаш ёш. Ой. Ороо гэж Атаагүй би зүгээр. Ой. энэ юм нь орлоо. Би. Хүний Надад чинь хэвд мэдээллийн хүмүүс байна. Сүрсүм байгаа. Ой, Оруултаа яг гэдэг би хазар. Яг сайхан бичгээр авчих. Яг Хаа өөртөө болтой. би машинаа суу. Наач ой. Наач би миний машин ой. Ой, шүү машин дээр. Өөдөө сухын дээрээс нь хүн ардын дээрээс нь хүн. Энэрэл элбэрэлийн эгэлхэн хариу болбрай төрхөөр мишилзнэ эхлэл төгсгөлгүй жамаас oohin цогсоор галбадраа ойрын ундрагамад модоо оняр бодон бинд чигшнэ давлгай ухэрнэ нууцхан тимүүлэл мэлмэрнэ олхин аргы дамбагигэ
сайн байцгаана тийм. Сайн явж ирсэн үү? Сайн байна. Сайн явж ирсэн үү? За бичээд байна да. Аймгийн мэргэжлийн явдлын алба ирээ. Энэ тухайн компанид одоо уулзсан. Чи энд хэдэн цагт ирсэн бэ? Энд одоо бид нар 4-5 цаг байна. Бид харин 11 цаг цуглаад Хажис багийн иргэн Төв аймгийн зам сумын иргэд бүгд нийтээрээ цуглаад Баццэг гэж хүн байна. Сумын хурлын төлөөлөгч Баццэг гэж хүн байна би. Тэгээд энд Хажис багийн иргэд өглөө 10 цагаас стартаа байсан гэсэн 11 цагт яг бүх заамраас ингээд бүгд багцаараа ирцгээсэн энд. Эренгүүд хамгаалтын алба бол биднийг оруулаагүй. Зам хаацсан байсан тийм явган бүгдээ хамгаалтын албатай ягаад энд ирсэн. Энд ирэхэд бол аймгийн мэргэжлийн хяналтын албаны ажлын алба ирсэн гэж хэлээд бид нарыг энд одоо хүлээлгээд 4-5 цаг болж байна. Одоо яг тодорхой хэмжээнд мэргэжлийн хяналтын алба ирээд ямар акта тавихыг иргэд хүлээж байна. Энд бол ирсэн гол зорилго юу вэ гэхээр тухайн энэ тохоо бол одоо Хайлас багийн малчтын ганц эрүүл үлдсэн ганц тохоо. Энийг бол одоо ухуулахгүй тал дээр ямар ч лицензтэй байсан уул уурхайн компани энийг ухуулахгүй байя гэдэг тухайн багийн сумын иргэд бол нэгдээд ирсэн байгаамаа. Тэгээд тухайн энэ компанид бол одоо багийн иргэдийн нийтийн хурал зарлаад 2-3 удаа цуглаан зохион байгуулаад 50 замаар бол маш олон удаа эдний дээр бол хандсан. Тэгээд эднийхэн бол одоо бүр өдрөөс өдөрт бүр буцаагаад нөгөө цуглаанд иржсэн хүмүүсийн маш дарамтлаад ингэж байсан учраас зайлшгүй тохиолдолд заамар даяараа ингэж энэ хөдөлгөөн өрнөд ямар ч гэсэн нутаг орноо хамгаалаад нийт хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Виза ухсан газар. 5 сарын 31-нд эрүүл багт нь ухсан юм. Эрүүл багт ингээд ухсан. Тэгээд бид нар бол эмх замбраагүй байдал үүсгэх гээд тухайн компаниг бүрэн ихээр нь үйл ажиллагааг зогсоё гэж бид нар яриаггүй. Энэ тохоогийн маань л үлдээчих, энэ багт ингээд энийг л үлдээчих. Та нар тэр цаанаа үйл ажиллагаа чи явдгаараа явдгийн байгууз гэж бид нар инхийн замаар шийдэх гэж маш олон удаа хандсан. 2-3 удаа цуглаа, багийн иргэдийн нийтийн хурлаа зарлаа. Дахиад одоо иргэдийн хөдөлгөөнөө ядаа өчигдөр гэхэд дахиад 40 эдний бүрэлдэхүүнтэй бид нар ийшээ дайраад орсон. Тэгэхээр туул гол руу бол ингээд бохир усаа урсгаад голын нэг салааг ингээд бүр лаг шавраар ингэсэн одоо хаацсан байж гэн. Тэгээд нүдэн дээр одоо шууд ковш авчираад булаад энэ усыг чи хаашлаа одоо та нар явж болно өстэй энэ төр гээд иймэрхүү байдалтай хандж байна. Энд бол нутаг орноо гэж хамгаалах гэж ирсэн хүмүүс бүгд цугласан байгаа. Тийм ээ. Болж штэ одоо нутгийн иргэд яг ингэ тэмцэхгүй бол нэр үнэхээр Монгол сүрж штэ. Заамар сум бол уул уурхаад тий. Заамар сум бол уул уурхаад одоо өчнөө л одоо ингээл эдийн засаг сэргээх юм дээр зөндөө болж исэн. Тэр болгонд заамар сумын иргэд бол 50 байж исэн. Одоо үнэндээ энд малчид энээр амьдрах хэрэггүй. Энэ тохоог ингээл авчих юм бол заамар сумын Хайлас баг байгаагүй юу? Цаашид энд малчид хүн амьдрах уугүй юу гэдэг асуудал аюул нүүрлэлтэй байж байгаа. Энэ яг голоос хэдэн метр байна ер нь? 50 метрийн зайчиг. 39. Өөртөө бол ингэсэн. Өөртөө бол бид нарт анх харуулгахдаа 50 метр гэсэн. Дорон нисгэд хэмжээд үзэхэд цаана зарим газараа 39 метр байж байна. Тэгээ голын салаа руу бохир усаа урсгасан байна. Тэгээд ингээд одоо сум орон нутгийн удирдлагууд ирээд байгаль орчны байцаагч энэ төр ирээд бол бичиг баримт үзээдүүлж өрчлөгүй байна гэж хэлээд эртээд явсан. Энгийн иргэд бидний нүдээр харахаар гол руу ус урсгаад байгаа энэ бохир ус алдаж байгаа чинь болоо зөрчил байна. Орон нутгийн зам хаацсан байна. Энэ чинь бас зөрчил байна. Энэ хаагаад энэ хашаа барьсан байна. Энэ зөрчил байна. Нутгийн одоо иргэд энаараа малаа оруулаад бэлчих газар алга байна шүү дээ. Ийм болчоод одоо тэмцээ зур арга алга байна. Хин гэж хүний урах юм. Энэ бол одоо Экоалт гэдэг компани тэгэл Баян Базрал гэж яриад байгаа. Баян Базрагийн сүүлч лиценз өгсөн юм уу? Лицензтэй талбай гэж байгаад байгаа. Тэгвэл албан бичиг болс одоо бүрдүүлэлтийнх нь огноо бол байхгүй шүү. Оруулахгүй. Тэгвэл юу юм бэ лээ? Ингээ хурал болгон дээр энэ уурхай удирдлагууд ирдэг байхгүй юу? Тэгээ ирээд ярихаараа бичиг баримтны огноо байна шүү дээ, тий? Баяр зөрч хилээд байгаа. Ерөөс нэг болохоор зэрэг 2004 онд, 16 онд, 14 онд гээд ингээд ямар ч хийсвэргүй ингээд байцгааж байна л да. Манай багийн дараа 12 Одоо бол аймгийн иргэдийн аймгийн тэр байгаль орчны байцаагч энэ тэр ямар дүнэлт эрхийг иргэд хүлээгээд байж байна. Бидний гол зорилго нь үйл ажиллагааг зогсоох, тэр хашааг буулгуулах ийм л зорилготой энэ тохойг ухуулахгүй л байна. 2 сарын дотор ийм болгоцсон юм тий. Рүүгээ сарын дотор 20 хоног. Тий. 5 сарын одоо өнөөдөр чинь 20 хоногийн дотор зүгээр дорн ийм болгоцсон юм шүү. Энэ ч одоо яг ийм ногоон байсан талбай өстэй. ийм талбай. 31-ний 6-ч байгаа бодит. Ааха. Тэгээ одоо бид 4-5 цаг хүлээгээд аймгаас мэргэжлийн хяналтын албаны шалгалт ирсэн шалгуулж байгаа гэсэн. Тэгээд хариу нь хүлээж бид 4-5 цаг хүлээлээ болохоо байгаа сая ийш иргэдийн төлөөлөгч ажлын хэсгийдрээ оруулаад
цуг зэрэг бичгээр өмтөг шалгаад газар шорон шалгаад ингээ гараад иргээд ингэж орууллаа. Тэгэхгүй бол бид нар оруулахгүй юм байна. Хамгаалтын албан нь болохоор бид гахаа нохоо шиг гөлөг нохоо орондуудаа ингээл мал ахуйг нь төөл одоо энэ хэдэн малыг шууд хийж нөгөө тор нутгалдаг малчт байна уу? Одоо малчт одоо энэ байна. Заамар сум хайлын цагийн засгаар ганц цэг. Монгол улсууд бол заамар сум бол одоо эдийн засгийн хувьд бол зах зээлийн хүнд үед нь бол өөр өгөөж Монгол улсад өгсөн. Тэгээ өнөөдөр бол манай заамар сумын малчид өнөөдөр амьдрах газар нутаггүй одоо эцсийн тохоогоо авч үлдээ гэдэг байд энэ байр суурин дээр энд цуглаад байгаа. Тэгээ өнөөдөр бол манай багийн хувьд бол 5000 сумын хувьд бол 5800 иргэнтэй. Тэгээ багийн хувьд бол 2700 гаруй иргэнтэй. Мал бол 52,000 толгой малтай. Тэгээ энэ малчид маань ерөөсөө малаа бэлчих газаргүй дандаа уулын оройгоор амьдарч байна. Тэгээ ийм учраас бид одоо энэ үлдсэн ганц тохоог юм авч үлдээ чи эндээс манай багийн 52,000 мал энэ тохоогоос хужир шүү бүх юма хэрэгэлдэг. Тэгээд энэ компаниг бид нар ямар үндслээр буруутгаж байгааг байгаль орчны наривчилсан үнэлгээгээ багийн иргэдийн нийтийн урлаар оруулж саналыг хэлцүүлээгүй гэдэг дээр бид нар за тэгээ мөн энэ хашаа одоо биднээс асуулт зөвшөөрлөг өгöd татсан энэ дээр буруутгаж байгаа. Тэгээд анх бол бид нар одоо зөвшөлтсөн энэ ганцхан тохоог юмар үлдээ гэж гуйж үтсэн. Тэгээ одоо дараагийн хэлбэрт бид нар ингэ шилжиж явж байна. Тэгээд өчигдөр бол багийн засаг дараагийн хувьд сумын аймгийн засаг дарга руу уцтаад холбогдох одоо яам тавны газраа хөдөлгөөчээ гээд өнөөдөр аймгаас одоо мэрэгжлийн хяналт байгаль орчны газраас нь удирдамжтай шалгаж ирсэн шалгаж байгаа компаниг тэгээ бид нар тэдний хариуг одоо албан ёсоор юу яаж гаргах нь вэ? За тэгээд акт баримтын үйлдвэрлэлд бид нар бас энэ компанийн үйл ажиллагааг одоо зогсоочоо тэгээ дараагийнхаа шатанд одоо энэ байгаль орчны яам холбогдох газрууд за тэгээ мөн улсын их хурл засгийн газарт бид нар дуу хоолойгоо хүргэж одоо цаашид тэмцэж ажиллана. Тэгээ эцэст нь хэлэхэд бол Монгол улсын одоо шийдвэрүүд шийдвэр гарч байгаа шийдвэр нь бол нэртэй хууль бол 200 м байсан. Энгийн хамгаалтын бас 50 м. Энгийн хамгаалтын бас 200 м, онцгой хамгаалтын бас 50 м байсан. Энийг одоо бас туслаагүй давхар журам гаргаад мөрдөөд энэ засгийн газар явж байгаа нь буруу гэж бод миний хувьд бодож байгаа. Үнэхээр бол энэ голын ус бүрлдэж байгаа, ой савнд бүрлдэж байгаа газрыг олборлох юм бол гол тэржигээрээ тэжээдэх хэмгүй ширгэж алга болдог. Өнөөдөр хуура Монгол орон даяараа хуураарсан бороо хураа орохгүй байгаа. Дээр нь одоо ингээ ганг ачиг зуд нүүрлж байгаа энэ үед бол малчид бол цөөхөн бэлчээр дээрээ уул уурхатай дайдан дээр нь хоорондоо бас ингээ дайч байна. Монгол одоо шахагдахгүй баялаг бол гэдэг бол Монгол үндэсний баялаг бол мал аж ахуй газар тариалан салбар бол Монголын шахагдахгүй баялаг. Алт эрдэнэс бол шахагддаг баялаг. Тэгээ бид нар нэг үедээ энийг хэрэглэх ёстой мó ганцхан энэ удаа хэрэглээд үеийн үед бол бид нар энийг хэрэглэх байх гэж манай одоо 49 оны дайнд одоо манай өцөг өвгөд маань бидний энэ газрыг одоо авч үлдсэн тийм учраас Японы одоо төрөнгөйл шүү дээ. Тийм учраас бид нар энийг ээж дараа чи одоо шинэ технологи гарсан үед ашиглана үхээс ийм бохир технологиор ийм одоо орчин үүсгэж нөхөс сэргээж чадахгүй нөхөс сэргээлтийн одоо хийсэн тал маань мал бэлчих боломжгүй ийм нөхцөлд бол одоо Монгол орон энэ уул уурхайн үйл явдлыг зогсоож одоо шахагддаггүй баялаг бүтээхийн төлөө ажилтуул яасан юм бэ? Төр засгийн энийг хараач. Монгол улсын ерөнхийлөгч хараач. Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд нь хараач. Ард түмний доор дээр гаргаж байгаа шийдвэр чи ард түмэнд хэзээс нийчихгүй байна. Ард түмний амьдрал дээр буухгүй байна, хөрсөнд буухгүй байна. Ард түмэн өнөхөр өөртөө засгийн газар улсын их хурл ерөнхийлөгч одоо ажлын байр олгож чадахгүй байхад бид нар өнөөдөр малчид өөртөө тэжээгээ явуулж байгаа. Хэнт тэр болоогүй ард түмэн бол малчид шүү дээ. Үндэсний баялаг. Тийм учраас үндэсний цөөх болсон энэ малчдынхаа жоохон бичээрийг авч үлдэхийн төлөө дөрвтэй шийдвэр гаргаач ирж үзээч гэж бүр өрж байна тий. Ер нь тэгээд энэ алт ухна гэдэг чинь яг тухайн хүмүүс л өөртөө баяжна, бусд нь бол хордож өгнө гэсэн үг шүү дээ. Яг үнэндээ тийм үстэй. Бичээрийн мал байхгүй, уух ус байхгүй. Өнөөдөр улсын эрдэнэсийн сан 140 гаруй тонн алт өнөөдөр тушаасан байна. Гэтэл өнөөдөр 27 жил болоход одоо 2 нам ээлжлээ төр барьж байгаа заамар суманд засмал зам чалга өнөөдөр заамар сумын ард иргэд улам л одоо амьдрах гадар нутаггүй юм болж байна. Тийм учраас өнөөдөр заамар сумынхан ямар ч хүнд өргөө төлөх өрөө улсад бид нар төлцсөн. Тийм учраас өнөөдөр энэ газрыг бид нар одоо энэ компани захирлууд харж байгаа бах үр хөвгтөө хойж үедээ бол үлдээгээч. Нэг үе бол энийг хэрэглэх юм биш. Үеийн үед Монгол улс хичнээн жил оршин тогтгийн тэр үед л одоо үед шатраатай хэрэглэх ёстой л эрдэс болов гэж Монгол одоо сүүлийн 2 жил бол маш их гам болж штэ. Сайн нэлээд бол би өнөөдрийн нэвтрүүлэг маш удаан заамар бол дуд болдгоо засан заамар гам болдгоо бор болгон гээд халахтаяар алдартай нутаг. Одоо тэгээд уул уурхаад өвчснөөс хойш сүүлийн 3 жил манай заамарт бол одоо энэ голын чинь цаг бүрэг хангаа байгаа штэ. Бүрэг хангаа бас тэр чигээрээ уул уурхаа. Тий. Одоо энд Бомбтын яамд одоо 9 жил одоо 3-4 үеэрээ амьдарлаа. Одоо яг энэ орчин бол яг бидний малчтын
усаа уудаг, ужраа иддэг, ногоогоо иддэг ганцхан юм талбар болчиход байна. Одоо өөр газар байхгүй. Юусэн. Энийг бас хулаалсан үстэй ер нь малчид бол. Үгүй хулаалсан л да. Хондоо хулаалсан шүү дээ. Тийм учраас одоо ганцхан эндийг л сайхан чөлөөлөөд өгөх. Одоо эднээс өөрсдөө даруунаар ирчихгүй байна. Одоо аль компани даруунаар ямар усаар байдгийг тий сайхан даруунтай нэрээр зөвсөлчөөд биднээс ямар тий биднээс одоо техникийг аваас идэх гэж байгаа яах гэж байгаа шүү дээ. Өөр сайхан ингээ ярилцаад аимшигтай юм аа. Аимшигтай. Үнэн аимшигтай наа. Ер нь ийм байхгүй юм дээ. Тий одоо эднээс ийм байсан. Говь алтаан цэс сумд лөө. Нэг мөнгөө тавьдгүй нэг уухаа гэд яригдчихсэн. Тэгээд тэндээс үрж ирчээд одоо заамрын одоо энэ юу говь алтаа өдөр тий цалингаа өдөр тийм одоо энэ ууцрыг ухаад дуусчлаа. Тэр захын хөгжөлтэй ярихад гэж байгаа байхгүй юу? Гэхдээ нэг манай нэг хэдэн уул талууд байсан бүгдийн уулын оройг нь аваа явчихжээ гэдэг хөгжөл гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр ч л одоо аршаан гэдэг аршаан ямар ч одоо Баянголын аршаан гэдэг одоо бүр сумд алдартай бүр ходоод эдгчсэний тийм аршин байдаг байхгүй юу? Тэгээ бүр ингээд тойруулаад хашаа барьцсан бүр ингээд хамгаалсан байсан. Тэгээ дээрэс нь ус аваад ингээд тэр ухаарчмдээ дэше ундраган дэше явна шүү дээ. Тэгээ байхгүй болсон. Одоо тэр аршаа маршаа юу ч байхгүй. Одоо бүр юу ч байхгүй. Юу ч байхгүй. Энэ малчид энэ голоос усуудаг гэсэн юм уу? Одоо ерөөсөө бидний уудаг ус ч одоо энэ голоос аваа. Одоо ингээд энэс доош малчид одоо яах юм тэгээд ийм удаа усуух уу? Ингээд усаж байгаа шүү дээ. Ингээд тойроод урсан. Одоо энэ манай энэ чинь энэ удаад өгөөмрийн ар ингээд хамт юу бэвшин болон тэгээд мэгт болон тэгээд үзүүр болон жиршин болон гэдэг байгаа байхгүй. Энэ удаа яг хаана харилцагдیں۔ Энэ удаа ерөөсөө энэ заамар сумын харьяа. Заамар сум. Ганц эцэс тэгээд хүн гэдэг чинь ангаж өгөхийн цагт алтаа уужлахгүй гэдэг хизээ мэдрэх юм болдоо гэдэг л үг байна. Ер нь бол ийм байгаа юм. Хүн хизээс мөнгөтэй байж болно тийм ээ. Гэтэ усгүй бол яах юм бэ? Байгальгүй бол яаж амьдрах юм? Алтыг ууж идэж болохгүй хизээ ойлгох болдоо гэдэг л тийм байдгүй л байхгүй юу? Тийм л яриад байгаа. Зэрэг эсэргүүцэхэд дахиад нэмээд 2 XG авдарч байгаа байхгүй. Энэ бол одоо Монголд байгаа хамгийн том XG болдог юм шүү дээ. Техник механик яасан айхтар том билазууд шүү дээ. Гэж яриад байгаа. Одоо бидний энэ орно. Одоо тийм дахиад 2 надад хүүгийн олж байгаа компани маш их хөрөнгө оруулсан учраас ухаал гэж байна ер нь. ухаал зогсоохгүй. Мөнгө оруулсан учраас бид нар шахахгүй гэсэн юм ярьж байгаа. хамгийн гол одоо энэ ширэг чинь ерөөсө тэр нэг хитэн хон харагдаж штэ тэр хүртэл явна. Одоо тэр хүртэл өрмөө тавьчихсан байгаа. Тэгээд түрүү асуухад танах одоо тэд тавьсан өрмөөгөө бас уухгүй гэдээ асуухад бас тэгж байгаа. Нэгэнтээ манайх өрмөө тавьчихсан тэрийг хүртэл уухна гэж байгаа байхгүй. Одоо ерөөсө энэ ногоон ширэг та нар төөлөө тоолоод үз. Ерөөсө хитэн километр байгаа байхгүй. Компанийн удирдлаганд бид нар тэгж хэлсэн байна. Одоо байснаас одоо энэ хүртэл юм байна шүү дээ тийм үү? Тэрнээс цаашаа байгаа. Бүр ингээд тэр тохоо одоо өгөөмөр харахнаа. Биш одоо ногоон ширэг чинь тэрнээс цаашаа байгаа шүү дээ. Тэр ингээ энэ ширгийг ерөөхдөө энэ ширгийг тэр чигт авах байхгүй юу? Тэгэхээр одоо манай орнууд төлбөр тавина гэж байгаа. Тэгээ одоо яг энэ дээр юм өгөөмөр хайрхан байгаа. Энэ болохоор манай заамар сумын залуучууд шиний нэгнийхэн өглөө гарч сүүс айлаа руу чимэр лондоогоо өргөдөг. Ер нь ажил төрлөө даадахтай ганц тахлах хайрхан багхгүй юу? Одоо тэр хайрхны хормоогоо ингээд аваад идчихэж байгаа байхгүй бид нар. Ингээ ер нь Монгол ёс жайгаа бодсон ч гэсэн их орноо бодсон ч гэсэн тэгээ Монгол хүн нь Монголынхын газрыг ингээд ухаа явж байгаад бол үнэхээр сэтгэл эмзэглэж байгаа. Үнэхээр хайран байна нэрээ. Сайн байна уу? Яраа авч болох уу? Энэ компани юу нэлээ? Би үйл ажиллагаа хийсэн захирлна. 20 тонн литр юм болгоод ухсан юм шүү дээ тий. Оо тэгсэ. Танах лицензтэй. Лицензээ ерөөсөө хүмүүс үзүүлээгүй гэдэг хүмүүс тэгэх юм. Энэ уул уурхай юм шүү дээ. Бид нар ерөөсөө хууль бусаар ажиллах ямар ч нөхцөл байхгүй. Уул уурхайн салбар өөрөө нэг хүч харам бичиг баримт шаардлагдаг. Тэр бүх бичиг баримтанд байж байгаа. Байгаа. Тэгээд иргэдэд ягаа үзүүлээгүй. Үзсэн ш надад болж. Үзээгүй байхгүй. Хэмээ үзээ. Би иргэдийн хурлаар араагүй гэдгийг өнөөдөр ч хэлж энэ нэртэйчилсэн. Бичвэр чи хээ үзсэн манай орнод гэж. Манай багаас. Сумын иргэдийн хурал алган ёсоор сумын иргэдийн хуралтай бидний жишээ нь сумын иргэдийн хурал биш гэдэг байхгүй юу? Нийгмийн хариуцлагын гэрээ гэдгийг засгийн газрын тогтоолын дагуу хийдэг. Бүх уул уурхай компани. Хаач гисэн. Өмнө говьд ч бай, Төв аймагт ч бай, Заамарт ч бай. Тэгээд бид нэр суманд
хууль ёсны дагуу 3 дахь жилийн өмнөд 16-нд бидний Америкчууд сумд тий Америкчуудад байсан лицензийг хятад руу шилжих чагт нь бид нар олж авсан. Нэлээд ажил болж байна. Гадны лицензийг танаа худалдаж авсан. Тий гадны Канад гаралтай Америк иргэн дээр байсан ордонтой лиценз л тий. Ашиглалтын лиценз байсан. Тэрийг бид нар хятад монголчууд нийлээд ингээд авч явахад нь бид нар хөөцөлдөж ингээд монгол залуучууд авсан. Тий бид нар тэгээд лиценз аваад үйл ажиллагаа яваагүй ч гэсэн сум орон нутгт дээр ингээд авлаа гэдгийг танилцуулаад 16 онд тийм үү танилцуулаад нийгмийн хариуцлага гэрээ байгуулад өнгөрсөн 17 оноос бид нар үйл ажиллагаагаа жигдрээд ингээд явж байгаа. Гэхдээ хамгийн гол нь танах яг голоос одоо 50 метрт байх хэвээр хамгийн доотлон. Тэгэхээр танах 39 м. 50 метр байгаа. Нилээ гол руу орсон байна гэж байгаа. Манайх яг хуулийн дагуу яг хэмжээсээр яагаад яаж тийм. Бид нар нэг тэр асуудал дээр тийм яагаад байх байхгүй тийм. Тэгээд энэ нутгийн иргэдийн одоо ганц малдаг одоо энэ ногоон ширэг гэдэг байгаа энэ бас нэг сайхан газрыг танахыг ингээ ухаад дуусгах гэсэн мөр тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Энэ уул уурхай нөгөө хуулийн дагуу лиценз аваад явж байгаа учраас ингээл аль бич бай иргэн ашиглалтын лиценз өөрөө Монгол улс олгохдоо ашиглалтын лиценз 30 жилийн хугацаатай олгодог. Тэгээ 2004 оноос тоолоод үзвэл хэд байх вэ 30 жил нь. Хууль бус гэдэг нь хамгаалалт гэсэн үү? Би хууль хамгаалалт ажиллаж байгаа юм байна. Би байгуулсан хамтлагаас хоолоо олж иж байгаа юм. Хоолоо олж иж байгаа юм мачтай надад хөдлөж явсан. зүрхэнд мөх тэвэтэн унотгмин тэртэ алсад хохрох тэгш дүрэн тэнгэрмин Таарцэн мөн тэвэтэн хэрнутгмин тэжний гунийг харчих тэвэр ялдамсал хангмин Адара радна Эдиги жавшиге додын Тугэ минүр шок гижеши Урадина Эхорни За үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг заамарт одоо яг бодит байдал дээр ирээд сурвалжлага хийж байна. Тэгээд энд бол нутгийн иргэд бол хамгаалтын алба цагдаа одоо компани эзэдийн одоо хооронд бас нэлээд ширүүн тэмцэл болж байна. Тэгээд хамгийн гол нь 20 хоногийн дотор ийм сайхан ногоон байсан ширэг одоо мал бэлчдэг хамгийн сайхан тансаг малд бол хамгийн сайхан тансаг газрыг ингээд ухаад бүр юучгүй болгоод ингээд аимшигтай болгочих. Одоо тэгээ та бүхэн харж байна. Ард иргэд ингээд урайл ооцонгоо бариад үнэхээр аргаа ятсандаа энэ компанийг ухуулахгүй энэ байгаа байгалыг
энэ чигээр нь байлгаачаа гэж одоо маш ихээр хүсэж байна. Тэгээд ард иргэдийн хүсэл ийм байхад энэ дээр сууж байгаа энэ төрийн түвшэд юу анхаарад юу бодоод байна гэдэг сонирм байна. Яагаад тэгэхээр энэ заамар бүрэг хангаа бол тэр чигээрээ алтны уурхаа болоод дууссан зүгээр онгоцсон овоосон шорооноос өөр юм байхгүй болох ч энэ нутаг. Одоо энэ нутгийн тэгээд энэ шүтлэгтэй хайрхан тэнд үе харагдаж байна. Тэндээс ахуулаад одоо хэрвээ энийг ухах юм бол тэр шиний нэгэн цагаан сараар одоо залуучууд нь гарч овоо дахиад ийшээ харахад бол энэ ухсан ямар ч мал идэх юучгүй ингээ ухсан талбай болох гээд байна. Тэгээ энэ дээр анхаарал өгөөч гэдгийг одоо дахин хэлмээр. Хуулиа сайн чангахгүй бол голын хажууд хин дуртай нь ингэж ухдаг болч. Хэдийгээр аа лицензтэй байсан ч гэсэн голын хажууд эзэж ингэж ухаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Эцэс та нар алт мөнгөө идэж ууж чадахгүй шүү гэдгийг би дахин хэлмээр санагдаж байна. Тэгээд хайран байгаль үнэхээр яаран болж байна. Заамар бол нэрэ тэр чигээрэл аимшигтай дүр зураг харагдаж байна. Аимшигтай хэлэх үг алдахгүй. Одоо эднийх бол маш том техниктэй байна. Ийм том. Энэгээр ч одоо 20 хоногийн дотор дорн ухаад дуусах нь ойлгомжтой. За ямар ч үсэн энийг ингээд өнөө удалын дэнс нэвтрүүлэг ард иргэдэд ямар ч нийн үгүй хүргэнэ. Тэгээ энийг хамгаалж авч үлдэхгүй болохгүй. Өнөө удалын дэнс нэвтрүүлэг энэ газрыг хамгаалж авч үлдэхийн төлөө эцээ хүртэл тэмцэх болно гэдгийг хэлмээр байна. Малчин хүн байна. Тэгээд манайх бол энэний одоо цааталт байгаа. Одоо эко алтан заамар. Эхлээ алтан заамар нэртэй гарч ирсэн энэ компани. Энэ компани уу? Тийм, энэ компани эхлээ алтан заамар нэртэй яг энэний цаатлын үзүр болонго ухахад алтан заамар нэртэй гарч ирсэн. Тэгээд тэр тохоод манайх байжсэн. Тэгээд 2016 оны 8 сарны 1-ний өдөр одоо манад ийм мэдээлэл ирж тэндээс хөөгдсөн манай гэрт үү? Тий. Танд өөрт чи ирсэн. Тий, энэ. Одоо энэ манай эзэмшлийн талбайнаас нүүн өгсөн шаардлага шүү дээ, тий. Хооцсон энэ байж байгаа юм л та. Энэ сая урагдчихлаа л да энэ хүмүүс үзэж байгаа. Тий. Одоо алтан заамар шүү. За энэ чи одоо эко гэдэг хүн юм, тийм үү? Тий. Тэгээд зүгээр таны нутгалж исэн нутгаас чинь газраас чинь одоо эндээс нүгөөд явна уу гэж хөөсөн биш л одоо Монгол хүнийг Монголын газар нутаг дээрээс нь алтын ухахын тулд хөөгөөд явуулсан. Тийм тэгээд хөөгдөл гарсан байна. 16 оны 7 сараас эхлэв тий. Үйл ажиллагаагаа явуулсан. Танах нүүцсэн нь одоо. Нүүлгүй яах вэ? Нүүцсэн шүү дээ. Энэ давхар угаасаа ухаад дууссан. Нүүхэд тэгээд хохирл мөхөрл гэж янз янз юм байхгүй шүү. Тийм тэгээд хөөгдөд гарцсан заяа. Гараад одоо энд нутгалж байгаа. Энэ бол их олон айлын юу байхгүй. Тэнд бол бас цөөхөн хоёрхан айл байсан. Энд бол их олон айл жилийн жил зогсдог. Тэгэд энд одоо энэ газрын маань очил биднес бүр байх газар байхгүй. Нөгөө их найрагчийн маань шүлэг байдаг шүү дээ. 4 улирал дураараа нүүх нутагтай 5 зүйлийн одоо хөрс шороот шинтэй 5 хошим алан тал дүүрэн бэлдсэн нутаг. Энд одоо 4 улирал нүүх нутаг байхгүй. 2 улиралтай 2 улирал 2 нутагт нутагладаг болоод 20 жил болж байгаа манай заамарчууд. Тэгсэн чинь одоо энийг ухчихаар 100 тусах газаргүй болчихоор одоо өвчин дээр ганцхан байна да биднес уулын хавчиг аманд маш хүнд байдалтай байгаа. Энтхийн малчид. Зам бол малн тэгээд одоо бэлчих газар байхгүй. Байхгүй шүү дээ. Хожир усанда энд бодог байхгүй. Энэ намгчин сайхан ногоорол даагаал ингээл энд чинь өчлөөнөөр ингээд буучдаг. Тэгээ одоо бол энэ жил дантай байгаа учраас ийм хэцүү байгаа учраас даалт бага байна. Тэрнээс биш чинь хүн ногоо харагддаг. Хүн юу ингэж ухах. Биднес чинь газар зоогтой хүртэл эмзэглэхээр тийм л газар шүү дээ. Тэгэхэд чинь одоо ингээд ийм болгочл байж байгаа. Одоо ингээд хөөгдөд гарсан. Одоо тэгээд эндээс ахаад хөөгдөхөр биднес одоо яах вэ? Одоо танах энэ хавцаа ирсэн байгаа мó? Үгүй л дээ. Одоо манайх бол энэ дээх нь энэ талтай байж байгаа. Тэгээ ингээд хөөгдөд гарсан байхгүй. 16 оны 8 сар. Хөөгдөл тэгэл одоо нутгалахгүй шүү дээ. Одоо амьдрах газар болчихсон. Байхгүй. Угаасаа энэ халиас багаж ихэнх нь бол юу болцсон? Ингээд хээ буюу А лицензтэй энэ байгаль одоо яг хайлаас багийн байгаль бол ерөөсөө бүх талбай бараг тийм болцсон шүү дээ. Хээ бол тэгэхээр зэрэг хүн ерөөсөө тэн дээр малчид байхын арга байхгүй. Энэ багийн нэг 100-аад өрх байдаг малчин өрх. Тэгээ байх газар байхгүй. Өвөл хэцүү болж чинь ганц бодол өвсөхгүй шүү дээ энэ урхаанууд чинь. Тэгэл одоо маш хүнд. Дээр үед бол малчид нь бол Монголынхаа газар таан бол хаан зөвшөөрөл авахгүйгээр оршин буугаад мал хуугаа маллал одоо сайхан амьдэрдэг байсан шүү. Тэгсэн чинь энэ дээр чинь болохоор зөвшөөрөл одоо манай тусгай талбайд зөвшөөрлгүй буусан айл учраас одоо танахыг 3 хоногийн дотор нүүхийг шаардаж байна гэсэн юм. Тийм би ч өгөөл тэгэл нэлгсэн шүү дээ. Тэгэл дуугаал гараа явсан шүү дээ. Тэгээ одоо ахаал ингээл ухлаа шүү дээ. Дуурахгүй байх арга алгалтай. Тийм юмд чинь хэмжээ гэж байдаг тий. Тэгээд энэ хэмжээ хязгааргүй их шуналтай хүмүүс одоо энэ уул уурхад орсон хэмжээ хязгааргүй шуналтай хүмүүс одоо болимоор санагдах юм.
Эн чинь ганцхан тэр хүмүүсийн юм шүү дээ. Монголын ард түмний юм шүү дээ тий. Ингэж олмааргүй санах. Энэ хууль хяналтын байгууллагууднаас нэг авч үзээсэй гэж одоо хүсэж байна. Ямар ч анхаарал таах өнөөдрийн дэс нэвтрүүлэг танаа газар нутгийн аврахын төлөө ямар ч чадах чинээгээр туслах болно. За баярлалаа. За өнөөдрийн дэс нэвтрүүлэг Заамрын нутгийн иргэдтэй уулзаад одоо яг туулгуулын хажууд ирсэн байна. Туулгуул маань за энэ одоо энэ хажууд тогтож байгаа энэ сая та охины харсан нутгийн иргэдийн эсвгүүцэд байгаа газар тэдний салбар нь одоо энэ голынхаа яг энтэлт одоо бүр үйл ажиллагаа явуулаад ухаж байна. Маш том хэмжээ, маш олон га газрыг сүйтгэсэн байна. Тэгээд эндээс шуудууд татаад одоо дорооны төвсөн дээр тавхан дээр харагдана. Шуудууд татаад гол руу угаасаа алтныхаа усыг тэр чигээр нь хийж байна. Тэгээд маш халуун байна. Ирээд энд нэг толгой ороод нэг сайхан ус уучий гэж утсан чинь ингээд нов ногоон Улаанбаатар хотоос чүү хоггүй цэвэр гараад за баг зарим нь хогтой зарим нөгөө Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн ногоон шавар лаг шаврыг арай гэж гаталж туулгол маань энд ирээд Заамрын хамгийн анхных нь уурхаагаас ахуулаад шууд ингээ бохирдож байна. Туулголоо хамгаалах хөдөлгөөн Монгол улс туулголоо хамгаалах хууль дүрм гаргасан гэдсэн тэр нь хаана байгаа юм бэ? Тэрийг ерөөсөө олж харахгүй байна. Ард түмний төлөөлөл болж 76 хүн сонгогддог. Заамраас бол сонгогдсон хүн байж л таараа. Сэлэнгээс Заамраас гэдэг. Тэр хүмүүс нь яг юу хийж байгаа юм бэ? Худлаа коноп дараал хэрүүл уруул хийгээ сууж хахаар энэ Заамар нутагт ирээд энэ гол усаа хараач. Ард түмний амьдрал ямар байгааг хараач. Энэ уул уурхайн амьдрал ямар байгааг хараач. Үнэхээр бузрал дуусч штэ нөхдөө. Алт мөнгөө та нар ууж идэж чадахгүй штэ. Усгүй боллоо штэ Монгол ус. Гүний ус дууслаа штэ. Гол ус чинь ширгээ дууслаа штэ нөхдөө. Анхаараач одоо байн хэлсээр гад нэр үнэндээ дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болж байна да. Ингээл зүгээр лаг шавар. Доошоо гараад өрөөл лаг шавар. Энэ бол тэр чигээрээ нөгөө алтны усан нүх. Алтны нөгөө бохор лав шавар болно. Одоо энд ингээ хайраг уужиж яахлаар ингээ гол дотроо ийм шавар байна гэдэг чинь тэгээд ойлгомжтой. Хүмүүс өөрөө өөрсдийнхөө ойлгоно үз. Арай амар юм аа. Монгол хүн бол сэтгэл нь өвдмөр юм. Хамгаалалтын хариуцлага хамгаалалтын арга хариу уурхай ажил чамд хамаа. Уурхай захиргийн нээсийг чи амгууд худлаа байна. Уурхай захиргаа. Аричтэй. Энэ газар чи нэг хамгаалалт хамгаалсан бол би чамд хэлэхгүй байна. Хамаа чаддаг юм. Хамаа уурхай ажил хамаа. Юу яаж чаддаг хүний. Чиний талбай үжи газартаа ирсэн юм уу? Чи хүний өдөөс үлэмжих ямар шаардлагатай? Манай ачуулсан байж. Тэгээ
Хэмжилтийн үр дүн бол одоо дэвсгэр зурагтай компьютер дээр оруулж иж гарна гэсэн үг. Тэгжиж нөгөө 50 м дотроо орж уу гарч уу гэдэг зүйл харагдана тийм үү. Одоо энэ GPS-ээр цэгүүд аваад тэр цэгүүдээ компьютер руу оруулахаар дэвсгэр зурган дээр тавихаар 50 м руу орсон хэсэг харагдана гэсэн үг. Тийм учраас тэр үр дүнг бид нар одоо тэр энэ газрын албан, аймгийн газрын албан, сумын газрын даамлын дэвсгэр зурагтай компьютер руу оруулж иж үр дүн харагдана. 50 м руу орсон хэсэг. Тийм үү. Дээр нь бид бүтэн тойроод яваад ирлээ шүү дээ сая. Тэр маань яаж байгаа юм гэхээр энэ хөндөгдсөн хэсэг талбай маань 2018 оны энэ компани төлөвлөгөөнд байна уугүй юу? Төлөвлөгөөтэй байна уугүй юу гэдэг мэдээлэл харагдана гэсэн үг. Дараагийн зүйл нь энэ хөндөгдсөн хэсэгт 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд байна уугүй юу? Нөхөн сэргээгдэх уугүй юу гэдэг зүйл харагдана шүү дээ. Энэ гурван зүйлийг тодорхойлохын тулд саяны хэмжилтүүд авлаа гэдэг маань энэ. Ер нь өнөөдөртөө одоо ингээл багтаагалаад гаргая. Тэгэхгүй бол энд баахан иргэд суулгачаад өдрийн наран өглөөнөөс хойш ингээд бид өглөө 9 цаг өнгөрөөгд 10 цаг гэж энэ компанид ирсэн. Ирээд бичиг баримт шалгасаар байтал одоо 4-5 хүнтэй уулзж байгаа хугацаа маань энэ. Бүх бичиг баримтыг нэгтгэн бүгдийн нэг үрчлийн шалгасан байна. За, Эко Алтан заамар компани бол 2017 онд яг их тохиолдол одоо энэ 7712 7713 гэдэг тусгай зөвшөөрлүүдээр бол нөхөн сэргээлт, техникийн нөхөн сэргээлт дотоод агуулгаар хийсэн байж байгаа. За, уг нөхөн сэргээлтийг бол яг стандартын шаардлага хангаагүй гэж хүлээж аваагүй. Тий, аймгийн ажлын хэсэг явуулж. Энэ тохиолдолд хуулийн зүйл залтыг та хэлээч. Үгүй 17 оны нөхөн сэргээлтийг бол хүлээж аваагүй. Тийм. За энэ жилийн бичиг баримтуудын хувьд бол бичиг баримтуудын бүрдлийн хувьд бол бүрэн байна. Гэхдээ одоо яг иргэд бас мэргэжлийн албан ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу төрийн шалгалт бол хийгдэж байна. Шалгалтын үр дүн хараахан гараагүй болохоор бас мэдээлэл хийх боломжгүй байна. Шалгалтын үр дүн гарсны дараа бол албан ёсоор манай байгууллагад хандаад мэдээллийн одоо үр дүнг бол авч болно. Би бол сумын удирдлагууд бол шалгалтын үр дүнгийн 50 м дотор бол угаасаа эрүүл ахуйн бүсгээд огт үйл ажиллагаа явуулахгүй. 50 м-ээс гадагшвал одоо 200 м одоо нөгөө голын эргээс 200 м-ээс 50 м бол бас нэг тавлсан гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулахаар хуулийн зохицуулалт бол байж байгаа. Энэ одоо 50 м дотор ороод утсан тогтоогдох юм бол энэ компани нөхөн сэргээлт хийгээд шууд хаагдах хэмжээнд байж болох уу? Тэр бол шалгалтын үр дүнгээс харагдана. Одоо бид нөгөө цэг авцсан үр дүн нь харагдаагүй учраас бид одоо тэрийг хараахан хэлсэн. Тухайн үед бид нэр хуулийн залтыг тайлбарлаж өгөөд шаардлагатай арга хэмжээнд мэргэжлийн хэлтэн байцаагч авчна гэсэн. Та шугам дотоод хэмжээ авсан. Тэгээд зүгээр нүдэн баримжаагаар харахад 50 м-ээс дотгошоо орцсон юм шиг зүгээр харагдаад байгаа. Зүгээр ер нь хэрвээ яг хэмжилт чинь 50 м-ээс дотгошоо орцсон болвол одоо энэ компани дээр яг ямар хариуцлага авах вэ? Одоо энэ хуцсан нөхөн сэргээлтийг буцааж хийлгээд энэ компани шууд татан болох тийм үндэслэл бол байгаа шүү дээ. Компаниг бол одоо ингэ штэ хэмжилтийнхаа үр дүнг оруулан зөрөгтэй оруулна тий. Тэгээд эднийх чинь юм байгаа байхгүй 50 м одоо тэр хамгаалтын бүсээ бол яг ингээд цэгүүдээр тавиад тогтооцсон тий. Тогтооцсон. Тэгээд тэр цэгээс татгшоо гарсан бол одоо татгшоо гарч одоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй л гэсэн үг. Татгшоо гарсан бол үйл ажиллагаа явуулахгүй гэж болно л гэсэн үг. Тэгээд нухацсан нөхөн сэргээлтийг бол буцаж хийлнэ шүү дээ. Хийлнэ шүү дээ. Нөхөн сэргээлт бол ерөөсөө бүх нөхөн сэргээлт хийгдэнэ. Менежментийн төлөвлөгөөн дээр уулын ажлын төлөвлөгөөрөө одоо ямар блокууд дээр төлөвлөсөн байна те. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Тэр төлөвлөгөөн дээр тэр байгаль хамгаалах төлөвлөгөө хэд хэдгээр блокууд дээр хэсгийн заагаад сайн авсан цэгийн хамгийн сүүлийн тодорхойлт юм ба шүү дээ тийм үү? Тэрний үр дүнгэл хүлээх нь энэхээ үр дүнгэл харна шүү дээ. Баярын нөгөө. За, замрын ард иргэд бол эндөө хонж өнжөөд ямар ч зэн ширгээ авч үлдэнэ гэсэн маш их тууштай байна. Тэгээд бахархаж байна ард иргэдээр одоо Монголын ард түмэн сэрсэн байна. Анх саяхан хөвсгөлийн ард иргэд уул уурхайг эсэргүүцээд бүх уул уурхайг хөөгөө явуулсан. Ард иргэд нэгдэж чаддаг гэдгийг харуулсан. Тэгвэл заамрын одоо энэ нутгийн иргэд бас үнэхээр нэгдэж эвлэлтэн нэгдэж энэ уурхайг зогсоё гэсэн одоо урайнд ор бүгдээрээ эвлэлтэн нэгдэж чинь гэдгээр үнэхээр бахархаж байна. Тэгэхээр Монголын ард түмэн бүгдээрээ нутаг усны иргэд тэр чигээрээ одоо
босох хэрэгтэй, уул уурхайг эсэргүүцэх хэрэгтэй, шаардлагыг тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд зогсоё гэд хойно орилоод байна. Тэгээд ямар ч Монголын үндэсний телевиз ирээд явлаа. Өнөө өдрийн дэнс нэвтрүүлэг бодит байдлыг та бүхэндээ сурвалжж хүргэлээ. Монголд зөв зохистой хариуцлагатай уул уурхайг дэмжихгүй бол ингэж гол усыг сэндийцсэн газрыг ухсан энэ уурхайнууд бол хэцүү. Тэгээд ямар ч гэсэн хамгийн сүүлийн одоо мэдээлэл болох одоо яг энэ 50 м дотор ухсан уу үгүй юу гэдэг маань тун утахгүй хариу нь гарна. Бид нарт араас бичлэгээ явуулах учраас бид нар нэвтрүүлэгтээ шингээгээд оруулнаа. Тэгээд Монголын ард иргэд сэрэг цаг болсон шүү. Уул уурхайг зөв зохистой ашиглах тал дээр бүгдээ анхаараа. Иргэн бүр Монголын газар шороо болгон иргэн бүрийн өмч. Энэ бол таны өмч гэдэгт та бүхэн бүгд итгэлтэй зоригтой бай. Битгий яа. Энийг л хэлмээр байна да. За, машин л уурлаж байна. Одоо километр гаруй зэрлэх ба. Машин үлдээсэн. Монгол эх орныхоо төлөө хэдэн 100 мянган километр байсан ч гэсэн бид алхах болно. Хойраагүй эгэл төрөвтэй Одос сургамал зантэн борол дэдсэмэн Ортын дох хөдгийн тостой эх орон минь